Монгол эрэгтэйчүүдийн одоо уламжил байнгын өдөр тутмын хэрэглээний болон хоёулаа ийм зүйл бол хит утгагаа ганц зохилоор байдаг. Хит утга маань өөрөө бол хэд хэдэн зүйлсээс одоо бүтдэг. Нэгдүгээрт нь бол хит байж байгаа хит бол гал гарах зорилттой. Одоо өнөөдөр бид нар бол шүдэн зорилттой. Хоёрдугаарх нь болохоор хутга байгаа. Хутга бол тухайн одоо угсаатныхаа хэв шинжээсээ шалтгаалаад хэрэглэнээс шалтгаалаад хос буюу дан хутга байж болдог. Гуравдугаарх нь бол сав байгаа. Сав бол одоо бидний өнөөдрийн халбах сэрийн нэмрийг үздэг нь. Дөрөвдүгээрт нь болохоор бил гэж нэрлэдэг хоёр юм гоё чимлэл байгаа. Энэ нь бол бүснээсээ зүгээд одоо тэр хүн бидээ авчуудаг. Ийм үндсэн хэсгүүдээс бол хит утга маань бүтдэг. Ер нь бол энэ хутганд бол монголчууд бол их бэлгэдлийн хээнүүдийг бол их өргөн дэлгэр оруулсан байдаг. Жишээлх юм бол одоо 12 жил 4 хүчтэн гэх мэтлэнгийн тэрнээс гадна янз бүрийн бомб 5 нүдэн энтер гэдэг ийм хээнүүдийг бол их оруулсан байдаг. Хүүхдээ насанд хүрээд ирэхэд үе 17 18-с ер нь өрх гэр толголоод ирэх үед нь бол аав ээж нь бүгд хит утгыг бол бэлтэж өгдөг. Тэгэхээр энэ бол нэг талаараа аж ахуй эрхэлж байгаа аж ахуйс шалтгаалаад хэр гадаа явах бие хамгаалахын байдлаасаа нөгөө талаасаа 90 цэг чиглэлээ өрх гэр толгойлох боллоо гэдэг ажлыг бол давхар хэлтгэхээр бол үздэг байгаа. Ер нь бол эр хүний одоо нэг эрэгтэй хүний гоёлыг бол улсууд одооны үнэлгээгээр зүгээр зарим хүмүүсүүд үнэлж үзсэн байхад бол нэг эрэгтэй хүн бол нэг 200 гарын сая төгрөгийн одоо юмыг эдэлж байжээ гэсэн ойролцоо дундч л да. Энэ хүний зэрэг зиндааг бас илэрхийлдэг л дээ. Энэ гоёлын зүйл бол. Би хутгийг бол гадна саад жигтэй буулгаж орж идэг. Энэ хутгийг буулгаж орж иж гин гэдэг нь бол тухайн альбийн ямар нэгэн одоо хар буруу санаа агуулгагүй шүү гэдэг утгыг илтгэж хэд би хутгийг бол буулгаж орж идэг. Айлс гарахтаа бол буцаагаад өсөндөө авчуулаад гардаг юм өстой. Тэгэхээр энэ бол нэг талаараа бэлэгдэл нөгөө талаараа бас монголчуудын уламжилж ирсэн зан заншлыг бол харуулж байгаа юм аа.